Элис гэдэг залуу эмэгтэй маш залуудаа буюу амьдрал нь эд гоё тэгширч байх үедээ нөхрөө ослоор алдсан. За энэ үед тэдний хүү Жереми 11 настай байсан байдаг. За ингээд Элис гэдэг эмэгтэй нөхрөө алдсан учраас ахиж хүүхдээ хойд урдах амьдрал үзүүлэхгүй тулд ганцаараа гадаа гарч гэрт орж эм болж явсаар байгаад ерөнхийдөө хүүгээ сургууль соёлын төгсгөж нэлээд боловсролтой мундаг залуу болгож хүмүүжүүлж чадсан. За энэ жил Жереми өөрийн найз бүсгүй Шарлотыг дагуулж ээжтэйгээ танилцуулсан нь бол эдний амьдралд бол нэлээд гоё зүйлийг авчирсан. За нэг нүггүй хэлэхэд Элис өөрийнхөө газар дээрх ганц хайртай хүү Жеремигийн дагуулж ирсэн Шарлот гэдэг бэрийг хараад ерөнхийдөө бас тийм сэтгэл таатай байгаагүй. Олон жил хүүгийнхээ төлөө бүх амьдралаа зориулсан учраас мэдээж Жереми хүүдээ бас нэг хань болж аятайхан эмэгтэйг хар бага наснаас нь эхэлж энэ тэнд харж явсан. Эцсийн бүдэгт Жереми хэний ч мэдэхгүй Шарлот гэдэг бүсгүйг 26 наснда дагуулж орж ирж Элисийн амьдралд бол маш том өөрчлөлтийг оруулсан байдаг. Тэгээ Жереми гэдэг залуугийн хувьд бол ээжээс нь өөр эмэгтэй хүн байхгүй байсан ч гэсэн Шарлот гэдэг эмэгтэйг ээжтэйгээ зэрэгцүүлж энэ тэнцүү зэндаанд оруулж ирж байгаа нь бол Элисэд бол нэлийн эвгүй байгаа. Ер нь айлын ганц хүү болон ийм ганц айлын хүүхэдтэй ингэж учирж байгаа эмэгтэйчүүдэд тулгардаг бүх зовлон бэрхшээл бол ижилхэн байгаа байх. Яагаад тэгэхээр яг аргагүй айлын ганц хүү учраас ээж нь сэтгэл зүрэх бүх юмаа тэр хүүхэдтэй 100 магадгүй 1000% зориулдаг учраас хэрваргийн эмэгтэйгийн гаргаж байгаа үг үйлдэл хангалттай санагдахгүй тийм магадлал өндөр байдаг байгаа. Ер нь тэгээ Шарлот гэдэг хүүхэн маань өөрөө бас тэнэг хүүхэн биш учраас хадам ээж Элисийнх нь өөрлөө хандж байгаа хандлага харилцаа ерөнхийдөө хангалттай биш байгаа учраас энэ хоёр хоорондоо бас нэлээд сайн дотносож ойлголцож амжаагүй байтал Жереми хурмын зарыг хаа сайгүй тараасан. За Элис өөрийн хүүтэйгээ уулзаад ерөнхийдөө ахад нэг 2-3 жил үерхэд үзэхгүй мүү шууд хурим найранд орох ямар шаардлага байна гэхэд Жереми аль хэдийн 26 нас хүрсэн төрөл бизнес бүх юм жигдэрсэн эртхэн Шарлоттой суугаад бас арын ажилдаа үр хүүхдээ болж таныг бас эмээ болгох тийм ажлууд ундарч байна гэдгийг хэлдэг байгаа. Элис болохоор ерөөсөө өөрийн бэр Шарлотод ягч итгэж чадахгүй байгаа даасан. Ямар ч итгэлцэл байхгүй учраас хамгийн үнэтэй эрдэнэсээ энэ хүүхэнд өгөөд явуулна гэдэг Элис гав ганцаардаж үлдэх тийм магадлалтай байсан. Гэхдээ үнэхээр хүүн өөрөө бас айхтар хүү учраас хүүгийнхээ сонголтонд итгэж зарим зүйл дээр бас төвчих ёстой байна гэдгийг ойлгож нэг гараараа үгүй гэжсэн чинь нөгөө гараараа хурмын даашинзын сонгож ирсэн байдаг. За ингээ хүсэн хүлээсэн хурим найрын өдөр ирдэг. За хүн амьтанд цугласан. Тухайн хотынхон гол сүм дээр эднэр захиалга өгчихсөн байсан учраас өглөө эртлэн босож өөрсдийнхөө бүх бэлтгэл ажлуудыг хангахаас гадна Шарлот болон түүний найзуу Жеремигийн хамаатнууд Элисийн бас найз нөхөд ирчихсэн өглөөний үйл ажилд нь бол тусалж исэн. За ингээд ирсэн зочид эхнээсээ төрүүлээд сүм рүү явж исэн Элис, Жереми, Шарлот 3 бол хамгийн султ гэрээ түгжээд араас нь очно гэдгийг хэлдэг байгаа. За ингээд Элис өөрийнхөө галт тогоонд ороод юмаа бэлдэж яхад Бэрн буюу Шарлот нь араас нь орж ирсэн. Орж ирээд хурмын өдөр учраас хурмын зочид сүмдөр хүлээж байгаа учраас Шарлот аль болохоор байдлыг бас зөөлөн уур амьсгал руу шийдэх гэж хурж ирсэн. За хурж ирээд Элисийн хажууд зогсоод Элис би чамд хэл хүг байна гэдгийг хэлдэг. Тэнгүүд Элис за хэл юу болов миний охин гэдэг үгийг хэлдэг. Тэнгүүд Шарлот би мэднэ. Чиний юу бодож явдгийг чинь би анхнаас нь ирээд мэддэг. Би чиний хүүд тохирох таарах хүн биш гэж чи боддог. Тийм эзтэй гэдгийг хэлдэг. Тэнгүүд Элис хийжсэн юм тавиад эргэж хараад Шарлот өнөөдөр энэ тухай ярмааргүй байна. Чи Жеремид л үнэн бай. Бусд нь надад хамаагүй гэдгийг хэлдэг. Тэнгүүд Шарлот чи намайг ингээд анх ирсэн цагаас хойш нүд харц байгаа байдал чинь надад дургүй байгааг би бол мэдэрдэг. Би бол тэнэг хүн биш
гэдэг үгийг хэлдэг. За яг энэ хоёрыг ингээд галтгоонд юм ярьж байхад галтгооны хажуугаар Жереми буюу Элисийн хүү одоо хормынхон хувцастай юм цэгцлээд машин тэрний дэлгүүрээ хайгаад яг хажуугаар нь явж таарах үед Шарлот одоо нэлээд чангаар уйлдаг. За ингээд уйлаад нулимсан насгарах үед Элис гайхаж харсан. За Элис ямар нэгэн байдлаар зохид зодож ямар нэгэн ямар бол занал хийлээгүй байхад Шарлот Жеремид сонсогдохоор маш чангаар ингэж хэлсэн байдаг. Би ядуу айлын охин болохоор чамд хангалтгүй байдаг үнэн биздэй гэдэг үгийг хэлсэн. За энэ актер яриа хөөрөг сонсоо Жереми шууд галтгоонд гүйж орж ирээд Элис Шарлот хоёрыг харж ирснаа шууд ээж рүүгээ та яаж чадж байна? Та яагаад миний хормын өдөр миний сүйд бүсгэд энэ муухай үг хэлж байгаа юм уу? Түр энэ хормын чи ямар хамаатай юм бэ гэдэг үг хэлдэг. Тэнгүүд Элис би ерөөсөө юу ч яриаггүй эн чи юу яриад байгаа ингээ Шарлот руу харахад та намайг дандаа тэ дээрэнгөө доромжилсан харц сонороор хардаг. Тэгээ би энэ бүх зүйлийг чинь өнөөдөр та төвччих болов ингэж болов гэж бодсон та ялгаа байхгүй юм байна. Насаараа ийм байх юм байна гэдэг үг хэлж гомдож уйлдаг. Жереми тэнгүүд ихнэрээ тэрврээд ээж рүүгээ харж агаад ээж ерөнхийдөө иймэрхүү хандлагаар байх юм бол та ер нь хорим найрлуу яваад шаардлага байна уу гэдэг үг хэлдэг. Тэнгүүд Элис хүүтэйгээ энэ хүүхнээс болж маргалдаад байхгүй тулд одоо өөрөө бас айхтар ухаантай буйртай эмэгтэй учраас за та хоёр эндээ байж би энэ доошоо ороо шампансаг аваад ирээ одоо эртхэн явъя хүн амт хүлээж ийн гэдэг үг хэлж ерөнхийдөө нөхцөл байдлыг арай дээрдүүлэх гэж үзээд доошоо явсан. За ингээ Элис доошоо ороод агуулгын өрөөнөөс хайжсэн шампансаг олоод буцаад алхах үед дээр нь хаалга түгжигдэх чимээ сонсогддог. За Элис мадам хурдаа нэмээд очиад хаалгыг татсан боловч гаднаас нь түгжээд явчихсан ийм нөхцөл байдал байдаг. За ингээ Элис мэл гайхад цэл гайхсан ч гисэн Жереми биш Шарлот энэ одоо хаалгуудыг түгтсэн гэдгийг бол 1000% итгэжсэн. За ингээ хэдэн минутын турш хаалгуудыг балбаж өшгөлсөн боловч хинч одоо энэ байшинд байхгүй Шарлот Жереми хоёр явчихсан байгаа тийм нөхцөл байдал бол харагддаг байгаа. За ингээд Элис өөрийгөө түгжигдээд хормын ёслолд оролцохгүй байна гэдгийг мэдсэн учраас айхтар одоо тийм хүн учраас одоо тэр агуулгад байсан бүх өрөө цонх одоо бүх зүйлийг шалгаж үзээд жижигхэн нар ордог цонхыг дотор талаас нь эвдээч болтгой гарч болох юм байна гэдгийг мэдэрсэн учраас тэр доогоор сандал ширээ овоолж жагаад тухайн цонхонд хүрч тэр цонхыг дотроос нь эвдээд одоо хормын гоёлын хувцас муухай олгож чамаагүй одоо тэр нүхэр гарч өөрийнхөө гэрлүү гүгээд ордог. За гэрлүү яваад ороход аль хэдийн Шарлот Жереми хоёр явчихсан. Өөрөөр хэлбэл Жереми Шарлотыг галтгоонд үлдээгээд ээж араас ирнэ гэдэг ч юм уу те хэлээд ингээд явчихсан үед Шарлот ээжийг нь түгжчээд Жереми дээр очиод ээж өөрийнхөө машинаар араас ирнэ гэж хэлээд явсан тийм нөхцөл байдал бол тодордог. За ингээд Элис маш хурдан гэртээ орж ирээд хормын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас одоо нүүр ам хуц цунаар янзлаад ямар ч тэм цаг байхгүй шууд машина асаагаад хорин болж байгаа сөмрөд давхисан. За давхиж очингуудаа шууд одоо улаан галзуу ороод хамаг юмыг буснуулаад буулгаад хайчээ гэж бодоогүй. Харин Шарлот гэдэг бүсгүй маш залтай байгаа учраас өмнөнийг одоо те бас өөрт нь таарсан залим ихийг нь хэрглэж дарж авахгүй бол ер нь дийлдэхгүй байхтар жүжигчин хүүхэн байна гэж үтсэн учраас Элис хамгийн түрүүнд 0 руу орсон. За 0-д ороод өөрийнхөө хувь цунаар бүх юмыг ингээд жигдлээд байж явах үед Шарлот өөрийнхөө одоо багын найз хүүхэнтэйгээ жорлонд орж ирсэн. За ингээд орж ирээд Элисийг жорлонд одоо те хувь цунаараа янзалж байгааг бол мэдээгүй угаасаа кабинд орчихсон байсан учраас за ингээ Шарлот орж ирээд инээ далдаад одоо янз янзын юм ярьж эхэлсэн. За энийг сонсч ирсэн Элис шууд гар утсаа гаргаж ирээд одоо видео рекордол асаасан. За ингээд Элис хаалгуудаа онгойлгож гарч ирээ Шарлотт өсөлтсмээр байсан боловч одоо ёс зүй бас те олон зүйлүүдэд баригдаад ерөнхийдөө ингэж чадаагүй. Гэхдээ хамгийн гол нотлох баримтыг одоо бэхжүүлж авах хэрэгтэй гэдгийг бол аягүй сайн мэдчихсэн. Шарлот энэ үед найзтайгаа юу гэж ярьсан бэ гэхээр Элисийг би одоо доод давхарт хийгээ сайхан түгжчихсэн. За тэгээ одоо ингээ хорим найран дээр бид нар цаад болоод байхгүй одоо ингээд нөхцөл байдалтай үлдээгээд ирсэн хөөх одоо тэнд ороод байгаа очиж байгаад орой гаргана. Жереми энэ тухай мэдээгүй. Жереми угаасаа ээж нь энэ хормын ярилцлаганд орохгүй өөрт нь гомдсон одоо ирэхгүй гэж ойлгож байгаа. Энэ биднэрт хангалттай цаг байна гэдэг тийм үгийг хэлжээд тас инээлдэж байгаа тэр бичлэгийг бол үнэхээр сайн одоо авч чадсан. За ингээд Шарлот өөрийнхөө найз хүүхэнтэйгээ цаашаа гараад төв талбар руу орсон. За Элис жорлонгоос гарч ирээд хормын зааланд ороход бол асар олон хүмүүс ирсэн бай. Дээрээс нь одоо хормын гэрч болон те
илтгэгч хүмүүс нь одоо тайзан дээр юм яриа зогсож исэн байдаг. За ингээд Элис хамгийн арын суудал дээр суугаад одоо хурмын үйл ажиллагаа те одоо хоёр талын гэр бүлийн баахан хүн амтан цуглаж гисэн эд яг ном журмынхаа дагуу төлөвлөгөөний дагуу явагддаг. За ингээд хурмын одоо гэрчлэх үйл ажиллагаанууд дуусаад бүх юмн дээр одоо бүгд солилцохын яг өмнөхөн одоо хурмыг удирдах байгаа хамлаан бол асуудаг. За энэ хурмыг эсэргүүцэж байгаа хүн байвал одоо хэл хэрвээ байхгүй бол үрд амаа хамхаараа гэдэг үг хэлдэг. Тэнгүүд хой талаас нэг гаргаа зоогоод энэ хурмыг би зөвшөөрөхгүй байна гэдэг үг хэлдэг. За тэнд сууж исэн болон тайзан дээр байсан Шарлот Жереми бүгд эргээд харахад яа харахгүй одоо тэ доод хонгил түгжээтэй байж ёстой хадам ээж Элис тэнд одоо юу ч болоогүй юм шиг одоо ингээд зогсож исэн. За ингээд Шарлот гараад мэл гайхаж сэлгэрсэн. За Жереми бол ээж нь араас нь машинтаа ирнэ гэж суучаас ирж байгаа юм байна гэж ойлгосон. Тэнгүүд одоо Жереми тэр тайзан дээрээс ээж гараад ээжээ та юу хийж ийна гэдэг үгийг танхим дүүрэн болж одоо орилсон. За тэнгүүд Элис одоо мэдээж тиймтэй одоо сүмийн одоо нөхцөл байдал байгаа учраас нэлээд дөхөж ирж байгаа Жереми болон бус хүмүүсийг сонсохоор үг хэлсэн. Тэрний үхээр Шарлот гэдэг эмэгтэйг өөрийнхөө хүү Жеремитэй суухыг би яасан ч зөвшөөрч чадахгүй. Яагаад тэгэхээр энэ хүүхэнд мөнгө биш итгэл байхгүй учраас би энэ хүүхнийг сонгоогүй маа гэдэг хэлдэг. За тэнгуү Жереми энэ тухай би тантай ярьсан шүү дээ. Та яах гээд байна гэдэг хэлэхэд надад Шарлот гэдэг бүсгүйгийн нүрээ нуусан маскыг хуулах хангалттай нотлох баримт байгааг би одоо та бүхэнд сонсгоё гэд одоо видео те рекордо явуулдаг. За тэн дээр юу гэж гардаг вэ гэхээр яг л нөгөө Шарлотын ярьж ирсэн те Элисийг доод хонгилд аваачаад ингээд таалгуудын төгжлээ. За энэ хооронд нь Жереми битээр амжилттай хурим найраа чинь орой очоод Элисийг гаргаад авчин те ерөнхийдөө Жеремитэй суугаад батлуулсан байхад энэ авгаа ер нь юу юм энэ гэсэн тийм муухай шал өөр хүний дүр төрхтөө яриатай тийм бичлэгийг тавьсан. За ингээд сүм дотор байсан бүх хүмүүс мэл гайхаж сэлхөрсөн. За ингээд харахад нэг уян зөөлн найланхаа та нэг л хайраар бэлгсэн эмэгтэй байгаа боловч яг дотроо бол одоо ямар ч үнээр хамаагүй Жеремиг ээжээс нь салгаад жолтгоо сууна гэсэн тийм хор гүйж байгааг бүх хүн сонссон. За ингэнгүүт Жереми тэнэг хүн биш гэдгийг би аль түрүүн хэлсэн. Нэг хүүхэнд одоо те амархан тархитуулаад одоо ингээ яваад ах хэмжээний бас залуу биш учраас шууд газар дээр нь гарын хошин чулуудаад Шарлот руу маш хурц нүдээр хараа те чи миний ээжийг харанхуй өрөөнд түгдсэн юм уу гэхээр Шарлот би чамд бүх зүйлийг тайлбарлаж чадна гэдэг хэлсэн. Надад юу ч тайлбарлах хэрэггүй. Чиний те баг хамаг юм ингэж хуулсан ээжтэй би баярлаа. Өнөөдрийг хүртэл би ээжийнхээ үгэнд ороогүй чамд одоо ингэж те итгэж хитргийг төвлөрч явсан байна. Миний алдаа байсан байна гэнгүүтээ эргэж хараад зочид руу өнөөдөр ямар ч хөрөн болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгддэг. За ингээд тэнд байсан хүмүүс одоо гэр бүлийн ийм амар том одоо уур амьсгалаас одоо бүгд зүхтаж одоо сүмээс чив чимэргүй гарцгаа явсан. За хамблан болон туслахууд нь бүгд одоо бас цааш ажлын өрөө рүү орсон. За ингээд Элис Жеремид хөтлүүлээд одоо хүүдээ хөтлүүлээд сүмийн хаалгаар гарсан. За Шарлот Жеремигийн араас би чамд хайртай штэ гэд гүйсэн боловч Жереми ерөөсө тоогоогүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн Жереми хэн бүтээсэн бэ гэхээр Элис буюу түүний ээж бүтээсэн. Жеремигийн төлөө ахиж хүн амьтантай сууж хүүгээ хой дурдах одоо те гарын хатуу шүүсийг үзүүлэхгүйгээр бүх одоо амьдралаа тэр тусмаа ээжийн үүргийг аавын үүрэгтэй давхар харшуулан энэ бүх амьдралаа ганцхан хүүгийнхэн төлөө зориулсан байдаг. Тэгэхээр энэ хурим дээр хүртэл хүүгээ одоо юм чөтгөр шулам шиг хүүхнээс аварна гэдэг Элис гэдэг эмэгтэйгийн өөрийнх нь одоо үүрэг тэр тусмаа байгалийн өөрийнх нь одоо зүүн сөн гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр Элис Жереми хоёр гараад гэрлүүгөө явсан. Шарлот найзуудтайгаа дунд тэнд одоо те өөрхөн зурсан бантанд хутгалдаад бөөн одоо тэ уйлаа майлаа нус нулимс болоод үлддэг. За ингээд цаг хугацаа гэдэг явдгаараа явсан Жереми Элис хоёр урд нь ямар хөрхөн дотн тэ ээж хүү хоёр ямар сайхан байдаг байла. Эдний амьдаа Шарлот орж ирснээс хойш Жереми ээжтэйгээ нэлээд дотн сууж юм ярьж байгаагүй. Ярих болохоор Шарлотыг яриад хоорондоо маргалдчих гад байсан учраас Элис Жереми хоёрын хооронд хангалттай бас хүүдэн орон зай байсныг дулааруулж одоо Жереми ээжтэй цагийг бол зарцуулсан. Ээж Элис нь хэлсэн.
чамайг хүн амьтантай суулгахгүй гэж одоо хичээж барьж байгаа юм байхгүй. Амын гол нь мөнгөтэй ч мөнгөгүй ч чамайг их сэтгэлтэй чамд үнэн байж чадах тийм л энгийн нэгэн бүсгүй бид нар хайж байгаа. Тэрийг чи олтлоо. Одоо өөрөө ингээд эрэл хайгуулаа хийх ёстой. Тэрнээс юм Шарлот Мити нэг иймэрхүү одоо хүүхнүүд орж ирээд ганц хоёр мэх хийгээ чамаа ингээ авчдаг байвал өдий олон жил би чамаа зориулсан ам амьдрал залуу нас цаг хугацаа аав ичэн загчижсэн бүх юмнууд маань зүгээр талаар болох гээд байна. Тэгэхээр хүн заавал хүнтэй суух ёстой гэдэг цаг наранд баригдаж цагаан сарын ах дүү нарын одоо үгэнд хариулт өгөх гэж өөртөө тэнэг сонголт хийнэ гэдэг бол насны зовлон шүү гэдэг үгийг Элис Жеремид хэлсэн. Жереми тэр үед ээжээгээ тэр би маш сайн ойлгосон ээжээ. Гэхдээ би танаас уучлалт гуймаар энэ олон жилийн хугацаанд та бүхэн бие биенээ сайн мэддэг байхсан мөртлөө би таны тэр мэдэрж байгаа мэдрэмжийг одоо мэдэрч чадлагүй Шарлот гэдэг бүсгүй сохорт дурлалаар одоо хайр сэтгэлдээ хөтлөгдөж тэнэгтэж энэ бүх зүйлийг анзаараагүй ууралсан одоо өөртөө бас гомдсон. Тэгээд хайр бол олдон харин хамгийн одоо дотн та минь одоо надад дахиж олдохгүй гэдгийг хэлээд Элис Жереми хоёр бол ингээд сайхан гэр орондоо байж исэн. За ингээд энэ хоёрыг яриа сууж авах үед гэрийнх нь одоо үүдэнд хүн ирж байгааг бол Элис мэдэрсэн. Шууд цонхны хөшгийг яраад харахад бол цонхны цаана одоо хэдэн 7 хоногийн өмнө хормон дээр нус нулимстайгаа холдоод үлдэж байсан Шарлот царай зүс алдчихсан нэг амар юм бичиг цаас барьсан үүдэн дээр зогсож идэг. За яг энэ үед Жереми ээжийн хараас гарч ирээ харахад яа харахгүй Шарлот буюу түүний экс гэрийнхэн гадаа ичхүр сонжургөө зогсож байгааг хараад энэ хоёр мэл гайхаж зэлхөрсөн. Тэнгүүд Элис миний хөө байж би нэг гарч уулзах яа гэдгийг үгийг хэлээд яваад очисон. За Шарлот эргээд ээжийнхэн царайг хараад ерөнхийдөө зүгтах маягтай барьсан цаасаа бариад гудамж руу орсон. Тэнгүүд Элис хаалган дээрээс Шарлот гэж орилсон. За Шарлот гэдэг бүсгүй урагшаага зүгтаад гүмээр байсан ч араас нь хүн дуудаж орилсон учраас хөл нь хүндэрч буцаж одоо очихоос өөр аргагүй байдалд бол орсон. Шарлот юу болсон юм бэ гэдгийг энд нь товчхон бас шигтгэ болгоод хэлжээ. Шарлот энэ хуурмын үйл ажиллагаан дээрээс ерөнхийдөө нэлээд шок аваад тэндээсээ гэр орондоо хараад эмчилгээ үйлчилгээнд ороод ерөнхийдөө сэтгэл зүйчнэртэй бол уулзсан байдаг. Тэгээ сэтгэл зүйчнэр одоо Шарлотыг одоо янз янзаар одоо эдгэх гэж үзсэн ч гэсэн Шарлот гэдэг бүсгүй одоо өөрийнхөө мэхэндээ одоо унаж амар бардам эмхтэй учраас алдаа мадаг байдаггүй байсан учраас ерөнхийдөө өөрийнхөө алдсан алдааг бол хүлээн зөвшөөрч чадахгүй байсараа байгаад бараг хагас галзуурсан. Ерөнхийдөө хитрхи бардам хитрхи их магтаал дунд байсан эмэгтэй хүн ямарваа нэгэн одоо алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй тэрнийг одоо зөв болгох гэж улаан дайрч хүн амьтантай зодолтой хулгай зүйлгийг хийх, хүчин танхаа хийх, нөхөр хүүхдээсээ салах ерөнхийдөө ийм одоо тэнэг байдал руу улам гүн шигдэж байдаг. Шарлот яг энэ байдлаараа сэтгэл зүйчтэй уулзах сэтгэл зүйч бол хэлсэн чи энэ байдлаа даван туулъя гэж үнэхээр хүсч байвал одоо захиа гаргаад Элисээс уучлалт гуйх хэрэгтэй. Элис Шарлотын хурмыг сүрүүлсэн учраас Шарлот Элисийг асар ихэр үзэн ядчихсан. Дээрээс нь Жеремиг санаж байсан. Гэтэл энэ үзэн ядж байгаа хүн лугоо уучлалт гуйж одоо захиа бичнэ гэдэг Шарлотын хувьд бол үнэхээр юм байж боломгүй байсан. Гэхдээ сэтгэл зүйч нь чи энэ бүх зүйлийг эхлүүл. Тэгээд над захиагаа Элис давиж өг. Тэгжи чи энэ одоо сэтгэлийн зовлон шарах энэ бүх зүйлээсээ одоо сулрна гэдэг үг хэлсэн. За Шарлот алдаад байх юм байхгүй учраас яа харахгүй тэр захиаг бол гарч ижил хэлсэн. Тэн дээр үсгээр хүндэт Элис би өнөөдөр энэ захиаг хэцүүч гэсэн танд гарч иглэж хийхээр шийдлээ. Анх танад бэр болсон цагаас хойш би таны сэтгэлд болон таны хүү тохирч таарахгүй гэдгийг би мэдэрч байсан. Таны харц өг үйлдэл надад хангалттай ойлгож байсан. Гэхдээ би Жеремид хайртай байсан. Энийг та ерөөсө бодож үзээгүй. Та намайг очисон цагаас эхэлж байгаа байдлаараа намайг ингэж дарамтласаар байгаад эцсийн бүлэгт би тэр галт тогоонд аргагүй ирэхэн жүжиг тоглож таныг доош ороход чинь яагаад ч юм хаалга үүдийг түгдсэн. Гэхдээ эргээд бодоход миний энэ үйлдэл маш буруу гэдгийг би одоо олон сарын дараа ингэж ойлгож байна. Тэгээд ямар ч байсан хурим амжилтгүй босон тэр бол хамаа байхгүй. Харин таныг тэгж амар одоо
гомдоож энэ тэнд түгжиж тантай ингэ сөргөөцөлдөж байж исэн энэ үг үйлдэлдээ өнөөдөр би танаас уучлалт гуйж байна гэдэг үгийг бичээд доор нь өөрийнхөө нэрийг бичсэн байдаг. Тэгээд энэ захиаг өөрийн биеэр авчиж өгөөрэй гэдэг сэтгэл зүйчийн үгийг дагаж өнөөдөр Элис Жеремигийн гэрийн гадаа ирсэн боловч Элис цонхны цаанаас одоо гинт Шарлотыг хараад харц тэр байгаа байдал нь Шарлотыг айлгсан учраас одоо Шарлот сандарч буцаад гүйсэн ийм нөхцөл байдал тохиолдсон. Элисийн тэр харцыг Шарлот дараа нь өөрөө тайлбарлаж хэлдэг гэхээр яг өөрийг нь алхахад ч бэлэн байгаа тэр зөвүүн үзэн ядалтай харцыг Жеремигийн ээжийн нүднээс харсан учраас Шарлот асар ихээр твдэд зугцсан гэж одоо өөрөө хэлдэг. За ингээд Шарлот Элисийг дуудаж байгаа учраас одоо хэр хийцэн хүүхэд шиг одоо лооша харсаар байгаад очисон. За Жереми байшин дотроос тэр хоёрын нөхцөл байдлыг л харж ирсэн. За ингээд Шарлот очоод одоо Элис рүү харж чадахгүй ч гэсэн гартаа барьсан захиагаа Элис энийг би танд бичсэн юм аа. Тэгээд өнгөрсөн бүх зүйлд би буруутай. Тэгээд таныг буруутгаж танд хонзогнож явсан бүх зүйлдээ уучлалт гуйж энэхүү захиаг өөрийн гараар бичээд хамгийн гол нь өөрийн гараар хүргэж ирнэ гэдэг бол аяг хэцүү байд юм байна. Тэгээд би таныг энэ захийг уншаасаа гэж хүсэж байна. Ингээд би явъя да гэдгийг хэлдэг. Тэнгүүт одоо Элис тухайн захиаг гардаж аваад уншаагүй. Гэхдээ зөрүүлээд Шарлотод ингэж хэлдэг. Алдаагаа хүлээн зөвшөөрөхөд зориг хэрэгтэй байдаг. Ийм зориг байхгүй бол насаараа өөртөөгөө зөрчилдөж зовж амьдардаг тийм зам байдаг. Гэхдээ өнөөдөр чи ингээд ирнэ гэдэг бол чамайг маш зоригтой эмэгтэй юм байна гэдгийг хангалттай надад харууллаа. Ийм учраас би чамайг уучлалаа гэдгийг хэлдэг. За ингээд Шарлот Элис гэдэг хатам ээжийг ийм хэмжээний үг хэлэх одоо тэ мэдлэг боловсрол хүмүүжил ёс зүйтэй хүн гэдгийг бол үнэхэрийн одоо тааварлаагүй байсан. Үнэхэрийн одоо юу гэх юм те асар ихээр шоконд ороод гэхдээ энэ айлын хаалгаар ахиж бол орч чадаагүй. Эцсийн нүрэндээ Шарлот буцаад алхсан. Буцаад алхахдаа Шарлот гэдэг эмэгтэйгийн тэр хөл гар айгүй хүнд байсан бол буцахтаа маш сайхан хөнгөрөөд ерөнхийдөө цаашдын ирээдүйн амьдралдаа өөрийгөө ялч чадсан тийм эмэгтэй хүн болоод ингээ явж байгаа. За Элис бол орж ирээд таалга хаасан. Хаагаад Жеремитэй хамт нөгөө захиаг уншсан. Уншсан ч гэсэн энэ хоёр одоо юу гэдэг те Шарлотыг буцаж дуудаад хамтаа нэг гэрт байя гэдэг тийм санаа оноонд тулаагүй. Элис ямар ч байсан Шарлотыг уучлсан бол Жереми Шарлотыг бол угаасаа уучлаагүй. Ерөөсөө ийм эмэгтэй цаашдаа одоо тэ өөртөө байгаад байх шаардлага алга. 26 настай залууд ихнэр хүүхэд оройтно гэж байх биш тийм үстэй. Тэгэхээр ингээд Жереми Шарлоттай ахиж харилцаа үүсгээгүй. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ түүх биднэрт юуг харуулж байна гэхээр бүх зүйлийг сайн хийхийг хичээж байгаа нь өөрөө хамгийн том одоо ялалт бол таарч байгаа. Тэгэхээр монголчууд бид нэр ямар нэгэн зүйлийг тултал хийхийг хизэж хүсдэггүй. Зүгээр газ шажигнуулаад хүний нүдийг те нүглийн нүдийг хуурчаад газ гараад явчих тийм л сонирхолтой байдаг. Дээрэс нь ямар нэгэн алдаа хийсэн ч тэрийгэ миний зүв байсан гэж ухандаж дайрж өөрийгөө улам гүн шаварч намагт чигдээдэг нь монгол хүний өнөөдөр зам байна. Энэ хоёр зүйл монгол улсыг одоо өнөөдрийн юм хөгжил тэ дараа хүн ам одоо тэ ёс зүйгүй байгаагийн гол шалтгаан болж байна. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө ёс зүйтэй ийм байжж өрөвхтөө хүмүүжүүлэх одоо юм байгаа. Тэгэхээр бид нэр яамж хүүхдүүдэд ингэж хүмүүжүүлж байгаа гэхээр биднээс өөрсдөө шалтгаалаад өөрсдөө хангалттай одоо тэ боловсроогүй учраас хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа юм өслөд хардаг. Тэг ингээд Элис, Шарлот, Жеремийн 3-ын одоо энэ амьдралын болсон бодит түүх бол монголчууд та бидэнд аюулгүй том одоо мессежийг өгч байгаа. Тэгэхээр юм хизээч оройтхгүй. Яг одооноос эхлээд та хичээх юм бол амжилтанд хүрнэ. Эсвэл та хичээхгүй ч байж болно. Тэгвэл та яг өчигдөр өнөөдөр эсвэл тэрний өмнөх жилийнх шиг яг хэв юундээ байдгаар байж гэнэ л гэсэн үг. За ингээд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлдэг ийм гоё түүхүүд маань цаашдаа нэлээд шаргуу одоо тэ шахуу ороод явна. Тэгэхээр энэ тентхийн гэмт хэрэгтэй түүхүүдийг яриад байх бол надад бол үнэхээр амархан. Гэхдээ тэндээс хүн юу авч үлдэх вэ гэхээр л гэмт хэргийн сэтэл ямар нэгэн зүйлийг л авч үлдэнэ. Энэ гоё түүхүүдийн нэг иймэрхүү позитив одоо түүхүүд бол хүнд
бас урам зориг өгөх баха гэдэг үүднээс энэ түүхийг ингээ голчлоо оруулж байгаа маа. За ингээд гоё түүхүүд суугтайгаа орж гараад ойрхон байж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн гоё түүхүүд араасаа угсраад орж ирнэ.